Энэ твгийн мэдээ танд хүрч байна. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамнаас Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Шагдар сүрэнгийн гүр азрагсан дэмгэнэл илэрхийлэхдээ баримтын болоод хил найруулгын ноцтой алдаа гаргасанд олон нийт бухимдаж шүмжилсэн. Гэвч сайд алдарч авсан олон нийтийн шүмжлэлийг өөрөөсөө холдуулж алдаа гаргасан хэвлэлийн ажилтнанд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Гэхдээ одоогоор түүний мэдээлэл алавжааг байна. Харин олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан асуудал нь нэрт зохиолчд хүндэтгэл үзүүлэх эмгэнлийг сэтгэлээсээ бус хиймэл оюун ухаанд тулгуурлан бэлтгэсэн гэх шүүмжлэл байлаа. Энэ мэд сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгслүүд өргөн хэрэглэгдэх болсон ч тэдгээрээс авсан мэдээлэл бүрт шүүлтүүргүй итгэх нь эрүүл мэнд өдөр тутмын амьдрал болон олон нийтийн мэдээлэл цөрөг нөлөө үзүүлэх эрсдлийг дагуулж байна. Тэгвэл хиймэл оюун ухаан үнэхээр 100% үнэн бодит мэдээлэл өгдөг эсэхийг дараах байдлаар шалгаллаа. За энэ удаагийн мэдээний хөтөлбөрөөгөө төгжрэлтэй зам баахаар ашиглаад цагаа ашиглаад машин дотроос хийж байна. Тэгэхээр ChatGPT-гээс асуусан 3-4 мэдээлэл асуулт тутмын нэг нь бол хуурамч мэдээлэл авах магадaltaй гэдгийг хиймэл оюун ухаан хөгжүүлэгчид маань хэлж байна. За бид төхөө яг үүнийг нотлох маягаар ChatGPT төлбөргүй ChatGPT-гээс Мама Нашир дууны үгийг болон аяыг хэн бичсэн бэ гэж асуухад бол энэ дуу нь ардын шинжтэй олон жилийн турш уламжлагдаж ирсэн тул яг нэг зохиогчтой гэж тодорхойлохгүй тохиолдол байдгаа гэсэн ийм мэдээллийг өгж байгаа юм. За яг энэ мэтчлэн энээс гадна эрүүл мэнд бусад чухал зүйлстэй холбоотой асуултыг ч гэсэн ChatGPT бол хиймэл оюун ухаан маш олон хиймэл оюун ухаанаас иргэд маань асууж өөрсдөө хохироох ийм бэлтгэл хэрэглэх юм тохиолдол гардаг гэж байна. Тэгэхээр хиймэл оюун ухаан хөгжүүлэгчид маань хиймэл оюун ухаанаас асуусан асуултынхаа хариултыг заавал дахин нягтлж үзэх хэрэгтэй гэдгийг анхааруулж байгаа юм а. Хиймэл оюун нь их хэмжээний мэдээлэл дээр үндэслэн хариулт гаргадаг зарим тохиолдолд буруу, хуучирсан эсвэл их сурвалжгүй мэдээлэл өгөх боломжтой байдаг. Тиймээс эмчилгээ, онш, хууль, эрх зүй зэрэг чухал асуудал заавал албан ёсны мэргэжлийн их сурвалжтай тулгаж шалгах шаардлагатайг эмч нар болон хөгжүүлэгчид анхааруулж байна. Ирээд шинжилгээгээ өгөөд шинжилгээний хариу гарсны дараа эмчилгээ ингээд зөвлөхөөр ChatGPT-гээс асуучаад маргааш нь энэ юм надад тохирохгүй байгаа юм байна шүү дээ. Яг надад бичсэн юм бол хүрээд ирдэг байхгүй юу. Тэг яасан юм болоо гэдгсэн чинь одоо жишээ нь илгэний нисэл гэдэг юм бичсэн байсан. За тэгсэн чинь нөгөөтг нь ChatGPT болохоор нэмэсэл гээд одоо энэ үе мөчний өрөвслээс өвдөл нандах юмтай андуураад ингээд энэ бол илгэнд маш хортой тавууж болохгүй гэх тийм зөвлөгөө өгсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хичнээн ChatGPT одоо ухаалаг оюун ухаан ч гэсэн андуурах тохиол гарах учраас яг тийм мэрэгжлийн эмч дээр хандаад одоо зөвлөгөө авсан нь бол зөвөө гэж бодож байна. Хиймэл оюун ухаан бол туслах хэрэгсэл болохоос биш эцсийн шийдвэр гаргах бишээ. Ялангуяа эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөөг шууд дагах нь эрсдэлтэй гэж мэрэгчлэтнүүд онцоллоо. AI-с одоо бид яг ямар мэдээлэл авах гэж байгаа. Нэг зүгээр нэг юм орчуулга хийх гэж байгаа юм уу? Эсвэл тэрний хэрэглээний талаар авах гэж байгаа юм уу? Гингүүд окей хэрэглээний талаар авна гэх юм бол тэр чинь шууд эмчээс зөвлөгөө аваарай гэдэг. Нөхөр бол тэр юу гэж байгаа вэ гэхээр эмэн дээр байгаа тухайн эмний өөрийнх нь нэг юм информашн байгаа шүү дээ. Энэ юм нь бол ингэх ёстой, тэгэх ёстой, тэгдэг юм жирэмсэн гооч болохгүй ингэх ёстой. Тэгээ яг тэрнийхэн дагуу нөгөө мэдээллийг нөхөр гаргах өчөж байгаа. Тэнгүүд нөгөө хэд өөстө хүний биеийн цай юм байна л уучиж байгаа байхгүй. Тэгэхээр чин доор нь одоо тэр нөгөө санамжийнхэн юмнуудыг сайн унших хэрэгтэй гэж хэлмээр байна. Ийхүү хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр мэдээллийн үнэн зөвийг шалгах шүүлтүртэй хандах соёл илүү чухал болж байна. Нөгөө төгөөр хиймэл оюун ухаан ашиглах нь буруу гэсэн үг биш. Аль болох түүнээс олж авсан мэдээллээ нягтлах, баталгаажуулах, цаашлаад өөрийн хийлгэж буй зүйлдээ анхааралтай хандахыг ч санууллаа.